хэзээс зохион байгуулсан Монголын хайсан Монголын төслийг хүрээд анхны хазар оюутнуудыг Монголд ирж суралцах боломжийг нээж өгсөн. Одоогоос 5 жилийн өмнө Монголд ирсэн анхны хазараа 3 оюутан өнөөдөр их сургуулаа төгсөж байна. Дэлхийд дахин тархсан монголчуудын нэг хэсэг нь хазарчууд. Афганистаны нутаг дэвсгэрт суурьсан хазар монголчуудын амьдрах нөхцөл хүнд тэд Монгол улстай ирж амьдрах хүсэлтэй байдаг тухай олонтаа яригддаг. Яг энэ жишгээр дэлхийд дахин тархсан монголчуудын тоо 10 саяд хүрсэн гэсэн мэдээлж байдаг. Ийхүү тархан суурьсан монголчуудыг хайх, тэдний ажимдалтай танилцах зорилготой NTV телевизийн дэлхийн Монгол айл төслийн явцад хазар оюутнуудыг Монголд суралцах боломжийг нээж өгсөн юм а. Бидний 5 жилийн өмнө үзүүлж байсан дэлхийн Монгол айл гэдэг телевизийн баримтны төслийн одоо үеэр танилцсан холбоо тогтоосон анхны 3 хазар оюутнууд цаашаа нөгөө манай монголчууд ихтэй булган сүлжтэй одоо Улаанбаатарт суралцж байгаа ихтэй сургууль суралцж байгаа Афганистанаас ирсэн хазар оюутны тоо 30 төгөж байна. Анхны 3 маань одоо ингээд их сургуулаа 5 жилийн дараа дүүргээд амьдрал төл тавьж байна. Цаашдын ирээдүйн Монголд ч байсан, Афганистанд ч байсан гэсэн гэгэн сайхан өөдрөг амьдрал нь тэгш дүүрэн байгаасаа гэж бид өнөөдөр харж хүсэж байна. Хараас хараад харах гэж байна. Цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг хараад бас гайхаж байна. Тийм л юм байна да. Анхны 3 оюутныг Монголд ирж суралцах зардлыг цахим мөртэй холбоо төрийн бас байгууллага боловсрол шинжилгээ ухааны яам Монгол Улсын их сургууль хамтран гаргажээ. Тэд анх ирсэн жилдээ монгол хэлний бэлтгэлд сууж 5 жилийн хугацаанд суралцаад байгаа юм. Цаашид үргэлжлүүлэн суралцах сонирхолтой байгаа ч мөн хэлж байна. Харин сэтгэлийн өндөр байна. Бид нар 2009 онд Монголд ирээд тэрнээс өмнө Монголын тухай ганцхан номнууд дээр уншсан, Монголын тухай сайн мдээгүй зүгээр өвөөгөөс хүмүүсээс сонсоноор азарчуудын настай хүмүүсээс тэгээд Монголд ирээд өөрөөсөө Монголд амьдраад Монголын хөдөө яваад Монголын малчинтай амьдраад тэгээд олон юм Монголын талаар сурсан. Олон айдалхан өгнөө соёлын айдалхан юмнууд тэр юмнуудаа сураад тэгээд их юм сурсан. Одоо 9 сард магистр сурсан. Монголд мөйст дахиад айдалхан чиглэлээр олонсон харилцаа. Бас монгол хүмүүс их нөхөрс хүмүүс байна ялангуяа хазарачуудтай би одоо би мэгдод апос порула анхны хазара монголд бас Улаанбаатарт ирсэн тийм учраас их монголчууд биднээс тусалсан. Олон зууны турш одоо Монгол тустай хэмээн одоо дарлагдж ирсэн, гадуурхаж ирсэн юм үндэснээс монголчуудын бас мах цусны тасархаа гэдэг энэ хүмүүсээс 3 оюутныг одоо Монгол сургая гэдэг ингээд цахим мөртэй холбоо гадаад монголчууд цахим мөртэй холбоо улсын соёлын шинжилгээ ухааны яам Монгол Улсын их сургууль хамтраад энэ бүтэн төслийг олгосон байгаа. За энэ 3 оюутнуудыг яаж шалгуулсан бэ гэвэл энэ 100% одоо хазар сурагчтай Марифат гэдэг дунд сургуулийн төгсөгчдөөс хамгийн онц сурдаг. Тэгээд дээр нь одоо санхүүгийн чадахгүй Монгол улсад ирэх хүсэлтэй энэ оюутнууд дундаас шалгуулж авсан байгаа. Анхны тодтголтой хазар оюутнууд өнөөдөр сургуулаа төгсөж байгаа бол тэдний адил Монгол улсад суралцж байгаа хазарчуудын тоо өссөн байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим хазар оюутан Монгол улсад суралцж байгаа гэсэн мэдээлэл байна. Харин цаашид Монгол тууртан оюутны тэтгэлэг төслийн хүрээд дэлхийд тархсан монголчуудын боловсролд анхаарах ажлууд хийгдэх юм а. Энэ хүрээнд ирэх 9 дугаар сарын 1-нд Халимаг, Дээд Монголын 2 оюутныг Монголд суралцуулахаар болсон байна.